Монголд нь Сайн бацхан дэвшээ NPC channel тавтай морил. NPC 1 NPC 2 дагмал NPC. Дагуур өгдөг. Тэр өнөөдөр хэдүүлээ Valentine special дугаараар Valentine түүгээ хуваалцаар боллоо. Yay! Story маягийн shit, шоколад review маягийн shit, collab маягийн shit. Өөр ямар маягийн shit бүгдээрээ л энэ да. Тэгэхээр бид өөр өөрсдийнхөө уух дуртай зүйлүүдээ авсан. Жишээ нь Chico бол energy drink авсан. Би бол шоколадтай сүү авсан. Бороро. Тэгээд өнөөдөр бид өөрсдийнхөө funny Valentine story буюу одоо хөгжилтэй Valentine-аар тохиолдсон түүхүүдэд ярингаа Alford mini шоколад гэдэг нь Японы нэг гоё шоколадыг идэхээр болсон. Бидний спонсорлаагүй. Гэхдээ бидний дуртай шоколадын нэг байгаа шүү. Please sponsor us. Thank you. Jā, тэгэхээр ер нь бол Valentine бол миний хувьд балер баяр гэж боддог. Балер баяр гэдэг нь яагаад тэгж хэлж байгаа вэ? Ер нь эмэгтэй хүмүүс өөрсдийнхөө баяр алгацсан баяр гэж боддог. За. Читэй шууд Valentine амар гигэн сайхан сент Valentine хүний. Дугаар ихсэнгүй шууд тагтэлчихэж байгаа юм уу? Ихлүүлээ заяа. Би шууд ихлүүлэх шалтгаан юу гэж? Би нэг юунаас уншсан бэлээ. Valentine баяраар уг нь эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүд ирэхэд шоколад өгдөг. Тэр бол үнэ. Маргааш нэлээд эсвэл яг өмнөх өдөр нь ч илүү. White day гэдэг юм. White day лөө. Тэнгүүд хэрв чи задлсан юм уу? Эсвэл зэнд задлсан шүү дээ. Яг бүгдийн тэт чинь. Тэнгүүд оо юу чамарчлаа ёо. Ихсэд эмэгтэйчүүд уг нь бол Valentine-аар шоколад өгдөг. Дараа нь хэрвээ эмэгтэйчүүдийн тэр хайр дурлалыг хүлээн зөвшөөрөх юм бол эрэгтэйчүүд нь хариуд нь шоколад өгдөг байсан. Гэтэ эмэгтэй нэгтэй цагаан шоколад өгдөг өсөө хар шоколад өгдөг. Дараа нь зөрүүлээд эрэгтэй бас сар илүү цагаан шоколад өгдөг байхгүй. Уг нь бол дис дараа нь тийм байх хэрэгтэй мөртлөө эмэгтэйчүүдийн баяр болсон. Valentine. За ер нь бол тийм би наатан зэжин жоохон санал нийлдэг байгаа. Гэтэ юу гэх нэг одоо яг эмэгтэй хүмүүс ааштай. General эмэгтэй хүмүүс бүгдээрээ Valentine бол миний баяраа гэж хэлээгүү. За. Я зүгээр одоогийн society ерөнхийдөө тийм болцсон гэж би бодож байна. Яг гэж Valentine-аар эрэгтэй хүмүүс нь эмэгтэй хүмүүсээ баярлуулах хэрэгтэй гэдэг амар үнэтэй сайтай зүйл эд зүйлс авч өгдөг. iPhone утас 1000 ширхэг сарнаа гэл. 1000 ширхэг сарнаа. 2000 ширхэг сарнаа ч юу вэ? Хоолнд оруулна. Тийм. Чи чихбэл баавгаа чихбэл ямар нэг юм авч өгнө. Valentine-ийн гол утга учир нөгөө нь бол босод хоорондоо бие биендээ хайр сэтгэлээр нь илэрхийлээд баттгах тодтгох өдөр өгнөд байгаад байдаг. Gold-ийг эмэгтэйчүүдтэй бол та нарт ер нь бол Тэгэл угаасаа нийтээр Gold-ийг хүмүүс дурггүй шүү дээ. Gold нэрэ болоорой заяа гэж. Ичээрээ өөртөөсөө. Тэгтээ ч наа мохо controversial юм дахиад ярих уу? Мэдгүй монголчууд байгаа шүү дээ. Gold-ийг гэдэг чинь generic бололт нь ерөнхийдөө хүнээс ерөнхийдөө яв шүү дээ. Мөнгөний сах. Тийм мөнгөний сах тийм шүү дээ. Гэтэ тэгээд би нэг сүүл сонссон юм. Монголчууд нэг ингэж яриадсан юм. Gold-ийг байх нэг буруу зүйл биш шүү дээ гэж ярьдаг. Чадж байгаа юм дээр одоо яах вэ? Буруу байхгүй шүү дээ. Би идэх ёстой, би амьдрах ёстой. Тийм болохоор би чадж байгаа юм чи ямар амаатай ингэж ер нь тийм эсрэг ойлголт болгоцсон явжсэн байсан нэг тийш харж байсан. Муу хүн байгаагаа зөвтгöd байгаа юм уу? Ер нь бол тийм. Наа хүн чи идэх ёстой, наа хүн чи гой хувц өмсөх ёстой. Чадж байгаа юм чинь тэгээ одоо чадж байгаа зүйлд одоо ямар арга байх вэ гэж ярьж байсан. Би чамааг алгадаа хөвгөлтэй инээдтэй байж шүү дээ. Би зэн жад жаргалтай байх хэрэгтэй. Би зэн инээх хэрэгтэй эзэдээ. Баард юм датлаа тийм. Stupid. Амар subjective дарилтаа тэгж би харж исэн. Тэгэл яг үндэ тэгэл тэр сонсны дараа тэгэл угаасаа хүн болгоны зөвчж буурч гэж байхгүй тэгэл. Хэдэрхий голыг баримталж чинь тавил. Болохгүй. Окей, cheers. Голыг баримтлах болохгүй шүү дээ. Амар 3 нанд юм. Би сая 80 болсон байлаа. 80. Тав юм бэ. Жөөрөөч. Би зорсон. Ингээ заяа. Би ингээд бид гурийн гурвлагийнх нь турхаа байсан бүх зургуудыг оруулдаг юм. Good times, you know. Сайхан турхаа байсан үе байсан. Юу таргалуулсан, амьдрал таргалуулсан. Намаа турхаа үе байхад чинь жинхэнэ 90-өөр хүн алгаарлаа байсан биз дээ. Хүн хуталж авгаалсан биз дээ. Амир муу. Амир юмрэс бил. Панда турхаа байхдаа бол яг жинхэнэ спортын хөвгттэй байсан. Би турхаа байхдаа яг модель шиг байсан. Одоо юу тохиолдсон гэж. Хөвшөөгч тэр модель. За. Хату, I spit on you. I spit on you. Чи гоочны
Туранхаас эсвэл залуу байсан гэхээр л ялцч өгнө. Old lady гэж орж. Наваг яг туранхай байх үед ингээд эцээч үеийн охтууд тоодгоо. Дандаа хөгшмөд ихчнэр. Өөр гэдэг ядж байгаа дандаа тэг хөгшин хүмүүс ордог газар ажилладаг байсан байхгүй манай анз чаас. Амын ихний ажил нь юу вэ? Irish зөөгчээр ажилладаг байсан. Энэ түүхийг чи ярьж л оо гэсэн. За Энэ түүхийг ярихчгүй заяа. Тэгээд кофе шопуудаар ажилласан. Тэг болгонд бас амар юм болсон. Тэгээд хамгийн тэнэгэн зав. Яг ингээд Чико Микотой сууж ингээд найзуудаараа ингээд хүрээлэрээ шүү дээ. Яг адилхан ингээд 5 залуу сууж идэг гэдэг зав. Хөгшигчдэр над руу л очдог зав. Яасан гоё нуруутай хүн бэ гэл. Бэ нэг уяраад унчих юмсан. Ингээд хойд нэг клуб орсон нэр яа. Тийш нэр тий. Би тэр Чикоптер нэг хэдэн найзуудтайгаа хамт клуб орж ирсэн. Хом цацаг юу хийсэн шүү дээ. Метро орж ирсэн шүү дээ. Тэгээд яг ингээл дээшээ алхаад явжсэн чинь ингээл баахан согтуу ингээл ананаар ингээл урд хойно ингээл байгаад байгаа байхгүй. Нумраад унсан гэл. Тэгсэн чинь ингээл нэг ингээл согтуу биш заяа. Тэгэхээр жоо халтсан ингээл эмхтэй. Оо ямар өндөр ингээл нуруу муруу ингээл илээл ингээл толгоогоо нааж магаад заяа. Тэг нилээ олон жил юм 8 турхаас юм. Тэгсэн чинь Чико нөгөө юм тэр муугарцсан. Бараа миний дүүгээс гараа маагүй зах юм шиг амар муугарцсан заяа. Амар муугарсан. Амар муухарч чинь нөгөөдг ингээд оо ямар амар харддаг юм бэ гэсэн гээд хайшаа мэш олж болоо заяа. Тэгжсэн чинь бид хоёр яг ингээл юм юмрээс огтуугаагүйсэн байхгүй. Тэгээд татгаш ороод зүгээр өөрийгөө амар гоё мэдрээл вайдаал бүжгэлжсэн чинь дээрээс нэг ихч оо гэд унаад ороод ирсэн заяа. Тайзнаас нь хоёр дахь заяа. Хоёр дахь эмхтэй. Тусдаа өөр эмхтэй. Тэгснэ ингээл миний ингээл гар ингээд цээж нь ингээд гарнаас ингээд зуурцсан. Тавихгүй гэдгээд ингээд наалцсан ингээд бүжиглээд байгаа байхгүй. Би ингээд амар эвгүй мэдрэмж авцсан ингээд яаж чадахгүй ингээд түлхэхээр ингээд улам ингээд наашаа ойртол. Тэсэн Чико шууд ондоо хойлоо 0-оор гэсэн дагуулаач. Гэсэн би тэгээ би ингээд амар хацаа баярлаа. Тэгтээ чи ягаад 0-оор ороод юу ч хийхгүйсэн юм гэж. Би чамайг эвгүй орогдоод байсан болохоор чирч гаргаж ирсэн. Айрам амирдаа бид нэг амарсаа санд шүү дээ. Тэгвэл надад миний тухай юм бодсон зүйл надад тэгээд бид хоёр гээ хосочулээ. Харуулах гэсэн юм байна. Гомос. Уг нь тийм ингээд амар тийм brotherly act яваад байгаа байхгүй. Тэ? Ингээд my brother is in danger. Миний ингээд ахын дүүс аюулд орсон байна. Аврах хэрэгтэй гэсэн чинь. Тийм болж илаа. Тэсээ сонирхолтой байсан шүү дээ. Би яг алуусаа мэдэж байна. Би ч Валентинэр миний хувьд амар дандаа юу гэдэг дарах өнгөрдөг байсан. А чи нэр яаж өнгөрөөд байсан яриач нэг сонирхолтой юм аа. Анаас сууг чи юу исэн гэхэл дандаа яг адилхан юм бол. Тэгээс ингээд бүр 2018 19 оноос эхэлж ирнэ л тэгж тэмдэглэж гисэн заяа. Яг тэгэхээр би өөртөө ингээд найзхантай хэрэг байсан бол ингээд тэр найзхантай авч өгөхөөр ингээд хэмжээний их тийм шоколад чихэр мэхэр янз бүрийн юм авчдаг заяа. Тэгээ гойлаа асаадаг. Тэгээд кино үздэг байхгүй юу? Тэр нөгөө Солонгос My Sassy Girlfriend гэдэг мэдхгүй бол. Панда мэдгүй. Чи ноутбук үздэг шүү. Лалалаа. My Sassy Girlfriend. Тий, My Sassy Girlfriend гэдэг Солонгос кино эд. Мэдээ. Хоёрч. Жил болгон тэрийг үзээгээл урдаа ингээл хідэн лаасаагаал нэг шоколадыг үзэл нөгөөх үзэл үйлээ л гэж. Ямар байгаа PC юм. Тухайд ч анц найз хүн байсан юм аа. Тэгэл нэлээ олон жил тэр чинь үргэлжилсэн юм аа. Тэгж явж. За одоо болчиход байгаа юм аа. Одоо сайхан Валентин тэмдэгддэг чигнээсээ тэмдэгддэг болчиход байгаа. Манай хүн амьдралтаа чи яг ингэж байгаа л өөрөө дараа карма дулдаг шүү. Мэдэж байна. Ойлгох хүүхдийн бүхс өмнөх өдрөө улаадаг. Тий. Ер нь одоо Чико тэр яг нэг зүйлэн тэр лээ. Амнаас олж алуулдаг. Яасан гэнэ манда уучлаарай. Сентинаар юм өгч байгаагүй юм авч байгаагүй. Тэмэлж байгаа уу гэж? Нэг өмнө жил нэг X-тэй байх та. Өмнө жил X-тэй байх та. Тий, ёо anniversary болж тараа. Өмнө жил найз хүнтэйгээ байх та. Өмнө жил одоо X ч юм шүү дээ. Одоо ч нэг. Өмнө жил найз хүн байх. Өмнө жил X-тэйгээ байх та гэхээр өмнө бүр өмнө салчаад дахиад X-тэй буцаад нийлсэн шүү. Тий, тэгж ярьж байгаа. Тий, уулан тэгсэн. Аа. Уулан бол тэгсэн, салчаад буцаа нийлсэн. За. Тэгээд Valentine тэмдэглэжсэн чи яг хэдэн хоногийн дараа нь anniversaries. Тэгээд одоо яах юм ингээд anniversary-га цуг тэмдэглэжээ. Anniversary-га цуг тэмдэглэсэн. Биш гол нь Valentine нэрээс.
Валентин тэгээ юу ч үгүй шүү дээ. Чи ер нь Валентинаар энэ юу Чи вэ? Валентинаар ер нь за тэгвэл яа тийм яа. хийж байгаагүй шүү дээ. За тэгвэл хүнээс ямар нэг юм авч ирсэн. Авч байгаагүй. Авч байгаагүй. Үуч үзээгүй. Ирээд пандаг ирээдүйн хөтнөр ер нь бол төрүүлж хэлэхэд шоколадаа чи өөрөө өгч байгаараа заяа. Дараа нь пандад чамд өгнө. Энэ хүүхэд маш их трама авсан. Yes. Хайр дурлал дээр бол маш их трама авсан. Дахиж трамат болмаргүй. Окей. Дахиж битэр тэр үйлж ирмээргүй. That was years ago. Хэдэн жилийн өмнө шүү дээ. Зүгээр би адууд гам мэдчихэж байна. Нэмүс бүгдийг алж байгаа хөөе. Чи одоо хэрүү найз өхөнтэй одоо Валентинтэй гинт найз өхөнтэй болчихлоо гэж бодож байгаа. За. Тэгм бол ер нь ямар бэлэг өгнө гэж бодож байна. Яаж ер нь Валентины гоё тэмдэглэнэ гэж бодож байна. Яг анх шууд үерхэж эхлэв. Тэгээ шууд Валентин гэх юм бол амар тийм том бэлэг өгөөд хэлэхгүй. Бэт юм байлээ. Тэрийг бол ойлгосон. Анх үерхчээд үү? Анх үерхчээ шууд тэгээ нэг Том бэлэг өгөх. сармаар болоод нэг сарын anniversary гэж амар том бэлэг очоод өгчтэй штэ. Дараа нь ингэдэг өөх бэлэг болдгоо юм байлээ. Пандаг гэж зөв санагдаад байгаа байхгүй юу? Бэлэг нь нас явах тусам яа яа. Бэлэг нь ингээ нас явах тусам томрох хэрэгтэй юм шиг санагдаад байна. Насандаа бэлэг өгөх хэрэгтэй. Тийм. Тийм Хэр их хамт хугацааг өнгөрүүлснээрээ тэрийг ингээд илүү одоо ингээд 1 сар хамт байлаа гэдэг чинь ер нь мах хугацаа шүү дээ. Тийм зүгээр нэг 10 жил хамт байлаа гэдэг чинь өөр амар гоё big accomplishment амар том зүйлийг давчлаа гэж байгаа юм шиг том бэлэг өгөх хэрэгтэй байна. Хамгийн чухал зүйл чинь мөнгө ер нь бол яг тухайд чухал биш. Хамт өнгөрүүлж байгаа цаг хугацаа ер нь илүү дурсгалтай байдаг шүү. Чи 2 сарын 14-нд би темийн хэмжээний мөнгө хадгалж ирсэн гэж эзэж ер нь санахгүй. дурсамжаал байд юм да. Тэгээд дурсамжаал байд. Мөнгө бол ер нь ямар ч үед болно. Тийм учраас мөнгөдөө гараадгүй. Найз зөвхөн найз залууга. Тэгээд хоёлын гişүү. Хоёлын гişүү. Аль аль би Дурсамжтай. гой тэмдэглээд гой баярлуулаарай. За тэгээд гингээ Валентины баярын мэнд төргий. Дараагийн дугаартлаа. Түр баяр та. Лайк, шеэр, subscribe.